Сайн мэцэн үзэгчдээ Ундрахаан мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Та бүхэндээ мэдээг танилцуулъя. Хинтээ аймгийн Хэрлэн суманд төвийн 6 багтай 7,076 өрхтэй эдгээр өрхийн хог хаягдлын цаг хугацаанд ачихгүй байгаа шалтгаан нь төсөв хөрмөнг хөрөлцөхгүй замун ажиллах хүч ховор байгаас үүдэн Ундрахаан хотогчлтын зүгээс асуудал хүндэрч байгааг бид сурвалжллаа. Энэ талаарх мэдээллийг одоо хүлээн авч байна уу? Хэрлэн сумын нэг өрх сардаа 4,000 төгрөг тооцсон хогны өр хамжиг гэрлийн төлбөр дээр нэмэгдүүлдэг. Гэвч улсаас дулаан ус цахилгааны төлбөрийг тэглэлсэнтэй холбоотойгоор иргэдээс сар бүрийн 4,000 төгрөгийг хураах боломжгүй болжээ. Үүнээс шалтгаалan өрхүүдийн хогны төлбөр хуримтлагдсанаас үүдэн Ундрахаан хот огчлолтын газар санхүүгийн эрсдэл үүсэж нөөц боломж шахагдаж эхэлсэн байна. Огчлолтын газар нь 2017 оноос хамгийн шинэ менежментийг хэрэгжүүлж эхэлж байгаа. Тэгээд манай байгууллага нь болохоор хог аяглалын хувьд болохоор хог тээврийн хувьд болохоор 35 ажилтнаа хаагчтай. Энэ 35 албан ажилтны албан алчаас болохоор 15 жолооч, 18 ачигч, тэнийг зохион байгуулагч. Тэгээд одоо хог төрдөг бүлдөөцчин гэдэг орон тоон дээр бол 35 ажилтны албаагч Хэрлэн сумын хог тээврийг одоо тээвэрлэж байдаг байна. Тэгээд одоо тэгээд жилд дунджаар Хэрлэн сумаас 30 гаруй мянган тонн хог аяглал гадагшилдаг. Энэ дээр айл өрх болон аж ахуй нэгж байгууллагын хөлөөлөлд орж байгаа. Өдөр 5-аас 6 араас явж байгаа. 5 ийм хөх бункертэй. 5 бункерийг таварлангийн асгаад тэрнийхээ дараагаар одоо ийм задгаа савнуудаа ээлжиж ачдаг. Одоо ингэж ачдаг. Ийм бункертэй юугаа бол нэг гадуур нь тараас юугаа дотор нь хингүүтэй өдөр 5 явж байгаа. Тэгээд тэрнээсээ гадна задгаа бункерээ 2-оос заримдаа 1, заримдаа 2 өдөртөл нэг 5 дургаал юм да. Яг замбраагүй хайдаг газрууд нь бол нэг Г шар гэдэг үгтэй сургуулийн хөдөлгөөний тэр байна, зүүн зах байна. Манай юунаас бол одоо миний явдаг цэгүүдээс бол босд нь бол тунгаагүй. Босдон дээр нэг сөөхийн ажилчид нь бас их юу юм бэлтэй. Бас их давгүй усууд үлдээ. Тэд нар ингээд нэг гадуур нь тарсны зэгслээд хийгээд шахаад хийгээд орчдөг. Ундрахааных байна. Тэгээ Ундрахааных энэ юуных байна. Энэ байна. Одоо энэ сондгаа 16 гэдэг юм да. Энэ бункер дээр нөгөө цөөхөн үйлчлэгчнэр нь их нимба усууд гэдэг юм бэл. Тэд нар нь харин бас харьцангуй гайгүй бас чаасан чихэд. Г шар дээр зүүн зах хоёр бол асуудалтай. Одоо эргээд очихд бол өдөртөл зарим тараацлах. Гэр хорооллын өрхийн ил задгаа хайсан үнс ахын хог хаягдл орон сууцны өрхүүд удал савлаагүй хайсан хог тусгай хогийн бункергүй байгаа нь хог ашигч нарт хүндрэл учрах хугацаа алдах асуудал гаргадаг байна. Мөн өглөөний урах нарнаас үдшийн бүрийн болтол альч улиралд гадаа хүнд нөхцөл ажилладаг тэдний хувьд цалингийн доод хэмжээгээс цалинжиж байгаа нь амьдрал ахуйтанд хүрэлцэхгүй байгааг хэллээ. Энийг одоо хогоо нэг л юунтэд бөөнд нь одоо цагийнхаа газарт бол бөөнд нь бөөгнүүлж явна гэнэ. Тэгээд энэ бункрийг хийхгүй гадуур нь аялаад байдаг. Одоо ер нь бол энэ төв талдаа бол аяг их гадуур шүү дээ. Жохон хүүхдүүд гаргадаг юм яадаг тэгээд гадаан тавьчихна. Нөгөөх нь тэгээд мал нохоо тараагаад тэгээд нөгөөтгөө цоглуулж явахгүй бид нар чинь цаг л ярьж байгаа шүү дээ. Өдөртөө 17 20 айлд ачна. Тэгээд хог бол аяг ихтэй. Зарим айлууд нь тэгээд загал нүдэн. Аягдууд одоо тэгээд хог ачлаа зарим айлд баярлаа гэж хэлнэ л дээ. Аяг баярлаа. Зарим айлд нь болохоор тийм ачи авчлаа, ийм ачи авчлаа. Тэгж хог зэвэрсэнгүүгээр ингээд одоо ингээд 100 болохоо нэг ахуу хог гэдэг хүмүүс гарахаа болчихно. Тэр үед сайн хоорог өгдөлтөө. Яг өттэй юм л ачин л да нөгөө өнгөрсөн тийм муухай юм л ачин шүү дээ. Бас 100 ч гэсэн өвч гэсэн. Хэрвээ иргэд аж ахуйн нэгжүүдээс авдаг хогны хурамжаа нэмэгдүүлвэл энэ бүх ажилчдын цалин хөс, тоног төхөөрөмж, хүн хүч нэмэгдүүлэхээс гадна цаг хугацаанд хог ажилтныг хийж тэрхээрээр бүтээмж өндөр болно. Мөн гэр хорооллын айл өрхүүд хашаандаа зориултын жишг хогны савыг байршуулах шаардлагатай бөгөөд ирэх 9-р сараас эхлэн гаднаа жишг хогны савгүй өрхийн хогийг ачихгүй байх нөхцөл үүсэх юм аа. Манай энэ хөржаалтхүйтэй ажиллах хийсэн. Тэгээд одоо юм хийгээд байна. Эд маань тэгээд бас зүгээр байна. Ахад амар юм гэдэг яриад байна. Яг л ер нь хогийн завтай зориултаа хогийн завтай байвал эцэг хүндээ чамар энэ ачиж гоосдаач зүгээр юм шиг.
цаг дугаадан бол авдах штэ. Гэхдээ энэ хогоо хайж байгаа бол чинь яг юу гэдэг вэ? Өгдөөсөө гаргаал ингээд шийдчихдэг олон созноо. Тэгэл яг дотор нь хийхгүй. Тэгэхээр айгүй хүндрэлтэй тэрийг нохоо тараагаад өгөр тараагаад хийдэг байхгүй. Тийм л байх гэж би хардах штэ. Олон созноо манай хөргөний би өглөө өгөхөд хог хайж явдаг. Одоо гудамд гаргаад хайчдаг штэ. Би хороолоо гэсэн тампуулаад гэдэг нэг хогийн машин авчихтай ахгүй. Тэгэл гудамд гаргаа хайчих. Одоо хоньны толгой гэдсэн мэдсий чи гудамд гаргаа хайчих. Нохоо чирэл айлын хашааны хойгоор урдуур тэр замгүй энэ аягуулсан цэвэрхэн авдаг. Өглөө өхөө ирээд л хөрхий малтаж яагаад л төвгөл бүр юугаар нь одоо ялгадсан байлээ шүү дээ. Юугаар нь гялгар савмаар нь ялгаал дотор нь зогсцээ тэр янзлждаг. Тэр бас хот дагжуулахын бол би сайн ажилт хэлж чаддаг юм гэсэн. Хинтээ аймгийн цахилгаан түүх сүлжээ салбар нь Хинтээ аймгийн 16 сум, Сүхбаатар аймгийн 1 сумыг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. 2021 онд эрчим хүчний ачаалал 30-аас 40% нэмэгдсэн. Ийм учраас иргэд эрчим хүчээ хэмнэх шаардлагатайг Хинтээ цахилгаан түүх сүлжээ салбар онцлон мэдээлж байна. Хинтээ цахилгаан түүх сүлжээ салбар нь өнгөрсөн 2021 онд гинтийн тасралт 206, төлөлгөө тасралт 600 орчим тасарчээ. Энэ нь цаг агарын нөхцөл байдал мөн бүтээн байгуулалтын ажил хийгдэх нэрээр утас кабель тасрах, эрчим хүчний хит их ачааллаас үүдэн гинтийн олон цагаар үргэлжилсэн тасралтууд явагджээ. Гэхдээ энэ тасралтууд 2020 онтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна гэлээ. Аль болох тасралтгүй байх зарчим баримталж байгаач хуучирч муудаж байгаа хүчтэй шон утаснаас үүдсэн тасралт явагцаар байна гэлээ. Саатлын хувьд бол бас өнгөрсөн онд нэлээдгүй гарлаа. Тэгээ нийтдээ бол нэг 206 тасралт гарсан. Энэ бол төлөвлөгдөөгүй буюу гинтийн аваар саатлууд өссөн. Урд орныхоос бол бас тодорхой хэмжээгээр буурсан л да. Төлөвлөгөөт тасралт бол нэг 600 орчим гарсан байгаа. Энэ нь болохоор биднээс төлөвлөгөө засварын ажлууд, тим ажил хийгдэнэ гэдэг. Ялангуяа зуны улирлуудад хийгдэж байгаа. Мөн ээлжид болон ээлжид бус үзэлгүүд хийдэг. Энэ нь болохоор тасралтаас урьдчилан сэргийлэхийн тулд. Тэр үзэлгүүдийг болохоор сард 2-оос доош удаа хийгээ явчих. Томоохон баяр ёслолуудын өмнө бол бүгд дистанц шомоод үзлэг хийгээд илэрсэн гэмтэл зөрчлүүдэд устгах гар ингээд тасралтууд хийдэг. Саяын 600 тасралт гэдэг нь нийт хэмжээгээр биш хэсэгчилсэн айл өрхөдөг гих мэтлэнгээр нийт тасарсан тоолго байхгүй. Ачааллын хувьд бол өнгөрсөн оныхоос болохоор 43.8% хамгийн оргил ачаалал дээр. Дунджаар бол нэг 30 орчим хувьтай ачаалал ихссэн байгаа. Энэ дээр болохоор хэрэглэгчид маш их халаагуурууд, янз бүрийн халаагуурууд их залгаж байна. Зарим нэг мэдээлэлээр болохоор айлууд хөтөн гаражтай машинда халаагуур, дураа халаагуур тавьж байна. Энэ дээрээс гэрэл төлгөөд бас их тавьж байгаа. Хэднээсээс болж их нэмэгдэж байгаа. Манай хэрэглэгчид аль болох эрчим хүчээ хэвнэх хэрэгтэй байна. Боломжоор. Тухайлбал ороо 17-аас 21 цагийн үед гэхэд эд оргил ачааллын үе болдог. Энэ үед гэхэд аль болох хэрэглээгээ багасгах зохицуулаад 21-ээс өглөөний 6 цаг хүртэл бага ачааллын үе гэж явдаг. Ялангуяа 11-ээс хойш бол халаагуур тэнэ залгадаг ч юм уу. Иймэрхүү байдлаар зохицуулт хийгээд эрчим хүчээ хэвнэх боломжтой. Мөн тухайн хүмүүсээс ялангуяа одоо энэ орон сууцнд бол бас нэлээд тэн залгаад байна. Энээс хамаарат орон сууцны ерөнхий шийд буюу оруулгын кабелууд, тоноглууд гэмтэх асуудлууд их гарч ирээд байна. Энэ дээр манай хэрэглэгчид бас ойлгоод тэн залгах асуудлаа хойшлуулах тийм ээ. Айл болох бага ачаалтай үед нь хэрэглээ авмаар байна л гэж хэлмээр энэ да. Дэлхийд даяар эдийн засгийн хямралтай байгаа энэ үед Монгол Улсын засгийн газраас хог, ус, цахилгааны үнийг тэгэлсэн айл өрхүүдэд нэмэр болж байгаа ч нөгөө талаараа эрчим хүчний их ачаалал өсөж тэг зогсолтууд гарах эрсдэл үүсэж байна. 2022 оны 1-р сарын 1-ээс эхлэн 5-р сарын 1-ний хүртэл Монгол Улсын засгийн газраас гэр хорооллын өрхийн 350 кБ, орон сууцны 250 кБ хүртэл хөнгөлөх шийдвэр гарсан. Үүнээс илүү гарсан төлбөрийг тухайн айл өрх өөртөө хариуцах юм а. Засгийн газрынаас 2021 онд гаргасан 211-р тогтоолын хэрэгжилт бол ерөнхийдөө 2021 оны 12 сарын 31 ингээд хөнгөлтүүд дууссан байгаа. За өнөөдрөөс эхлээд бол тэр тогтоол хүчингү болоод дараагийн шийдвэрүүд гатал биднээс хүлээж байна. Мэдээ
сошиал орчинд бол нэлээдгүй явж байгаа. Эрчим хүчний сайд хүртэл ярилцлага өгсөн байлээ. 2022 оны 1 сарын 1-ээс 2022 оны 5 сарын 31 хүртэл хөнгөлт үзүүлнэ гэдэг. Энэ нь болохоор айл өрхийн хувьд бол 250 кВт цаг хүртэл. Энэ нь болохоор орон сууцны айл өрхөд байгаа. Дунджаар 41305 орчим төгрөг хөнгөлөгдгий. Гэр хорооллын айл өрхүүдийн хувьд бол 350 кВт цаг хүртэл хөнгөлнө гэсэн ийм урьдчилсан мэдээлэл явж байгаа. Энэ бол зөвхөн мэдээллүүд байгаа. Шийдвэрүүл албан ёсоор баталгааж ирээгүй наа. Удахгүй шийдвэр ирвэл биднээс бас эргээд ард түмэнд хэрэглэгчдэд мэдээлэл өгнө. Хинтээ цахилгаан түгээх сүлжээ салбарт 2022 онд 800 сая төгрөгийн шинжилгээ ажил хийгдэхэр болжээ. За мөн Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа эрчим хүчний 2 төслийн ажил 10 орчим хувьтай явагдаж байна. За 2022 онд багтаан дуусгах төлөвлөгөөтэй байгаач засвартай холбогдуулан гинтийн тасралтууд гарах эрсдэлтэй байгааг хэлж байгаа юм а. Хөтөлбөртэй хамтаа хооцогч та бүхэндээ баярлалаа. Дараагийн мэдээг бид цагдаагийн газраас бэлтэн хүргэж байна. Хинтээ аймгийн цагдаагийн газар нь 2021 оны тайлангийн хурлаа хийж тэргүүний хамт олон болон хөдөлмөрийн аваргуудаа шалгарууллаа. Энэ сарах сурвалжлагыг бид цагдаагийн газраас бэлтэн хүргэж байна. Жил бүрийн оны төгсөл цагдаагийн газар тайлангийн хурлаа хийж өнгөрсөн жилүүдэд гэмтгэрэг урьдчилан сэргийлэх ажлуудыг хэрхэн үр дүнтэй хийснээ дүгнэж оны авраг тасагнагж албан хаагчдыг шагнан урамшуулдаг. Тэргүүний хамт олноор цагдаагийн хошууч мөнхөр дарахтай эрүүгийн цагдаагийн тасаг шалгарлаа. За юуны өмнө 21 аймгийнхаа хэмжээнд бас эрүүгийн цагдаагийн тасаг маань энэ жил одоо ажил хөтөлбөрөөр дүгнүүлээд одоо тэргүүн байрны шалгаачдаас авсан хэмжээнд 5-аас өнгөрсөн оноос 5-7% хэмжээнд илрүүлтийг өгсөн гэдэг бол онцлог үзүүлэлт. За мөн ард иргэдийнхаа бас учирсан хохирлыг барагдуулах, эзэнгүй гэмтэрэг урд онуудын одоо нөхөн илрүүлэх нэгүүдээс нэлээд ач холбогдол өгд ажилласны үр дүн бас устдаа ингэж дээгүүр дүгнэгцээ гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн тэргүүний албан хаагчдаар мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн Ахмад Инхбат, эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Батхүү, эрүүжүүлэн саатуулах байрны эмч цагдаагийн ахлах дэслэгч Оюун Эрдэнэ, жижүүрийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Одооёр, Борондөр сумдах сумдундыг цагдаагийн хэлтсийн төлөвлөлт зохион байгуулалт хариуцсан мэрэгжилтэн цагдаагийн дэслэгч Бат Төгс, Жаргалгаан сумдах сумдундын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Бат Сайхан нар тодорсон байна. Хинтээ аймгийн цагдаагийн газарт ахлах мөрдөн байцаагч мөрдөгчөөр ажилладаг. Цагдаагийн байгууллагт 15 дахь жилдээ ажиллаж байна. Би 2007 онд цагдаагийн байгууллагт элсэн суралцаж ахлагч бүрэлдэхүүнд орж ажилласан. Энэ ажиллахдаа 2010 онд хууль их сургуульд элсэн суралцаж өөрийн оюутан 14 онд сурч төгссөн байгаа. За энэ цус төгсөд 2014 онд Хинтээ аймгийн цагдаагийн газарт томилогдсон ирж одоо өнөө хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд би 2014 оноос 2016 оны хооронд хэсгийн байцаагчаар ажиллаж байсан. 2017 оноос одоо энэ тасагтаа мөрдөн байцаах тасагтаа одоо хүртэл ажиллаж байна. За энэ 21 онд би одоо улсын хэмжээнд манайх одоо ажил хөдөлмөрийн аварга шалгаруулдаг байгаа. Энэ хугацаанд одоо өөртөө урдаа тавьсан зорилгот тавьж одоо энэ иргэдээс ирсэн хөрвөл гомдол өөрийн одоо одоо гэмтэрээс өрсөн сэргийлж чиглэлээрээ одоо ажиллаж өөрийн гэсэн одоо энэ ажлыг үнэлүүлэн ажиллаа. Энэ хугацаанд одоо улсын хэмжээнд 300 гаруй мөрдөгчнөөс эхний 7 жигсэж одоо өрдөн байцаах албаны баярын бичгээр шагнуулсандаа баяртай байгаа. Ажил мэргэжлийн шилдэг албан хаагчдаар Батнар сумдах сумдундын цагдаагийн тасгийн Нориулын сумдагт хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлагч Сэргэлэн Баатар, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч Гант Тудаг, Бэндэр сумдах сумдундын цагдаагийн тасгийн Бачрээ сумдагт цагдаагийн дэд ахлагч Мөнх Эрдэнэ, Батнар сумдах сумдундын цагдаагийн тасгийн үйлчлэгч Төмөн наснаар шалгарч шагналаа гардан авлаа. Хинтээ аймгийн Батнар сумын сумдах цагдаагийн тасгийн Нориулын сум хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч 2021 онд шилдэг албан хаагчаасанд баяртай байна.
Цагдаагийн ерхий газрын даргын тушаалаар Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчөөр Цагдаагийн Ахмад их нэм томилогдож Цагдаагийн хошууцлоор шагнагдлаа. Мөн Цагдаагийн газрын даргын баярын бичгээр 12 халдмаа хаагч тус шагнагдсан байна. Ундрахаан мэдээлэл хэлбэртэй хамтайсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Шинэ 7 хоногийн мэдээлэл хэлбэрээр эргэн уцтай тур баяртай Ундрахаан эфирийг хүргэжлүүлэн хүлээн авч ирсэн үү.